Галдүмөртэй тэмцэх байгууллага үүсэж өгцсөний 100 жилийн ой 2022 оны 1-р сарын 13-ны өдөр тохионо. Энэхүү ойг өгтөн өнөөдөр онцгой байдлын газраас 3 үеийн төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтыг зохион явууллаа. Галдүмөртэй тэмцэх байгууллагад залуу насаа зориулан ажиллаж цэргийн байнгын тэтгэврт гарсан бэлтгэл офицер хурандаа нар дунд залуу үеийн төлөөллүүдэд хэрхэн ажиллаж байсан, цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар зөвлөгөө зөвлөмжийг өгсөн юм а. Тэртээ 1962 онд өртөөний зөвлөг улсын онц чухал объектуудыг хариуцан ажиллах 10 гаруй галын постууд ажиллаж эхэлснээр онцгой байдлын газар байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр Дархуул аймгийн онцгой байдлын газар нь үндсэн 5 бүтэц анги нэгжид 200 гаруй албан хаагч иргэдийн амнаас эрүүл мэндийн төлөө тангар өргөн 24 цагаар ажиллаж байна. Хуучин бол одоо 70, 80, 90 жилийн бол албаны хэмжээнд болсон. Үржилсэн бэлтгэл ажлын хангаж өндөр хэмжээ зохион байгуулдаг байсан. За сүүлийн одоо ингээ 2 жилийн хугацаанд бол ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад улсын онцгой хөмс аймгийн онцгой хөмсөөс өгч байгаа шийдвэрийн хүрээнд ариутгал халдварын үйлдвэрлэлд за хэмжээгээр ингэж одоо цомхон хэмжээнд зохион байгуулж байна. За энэ хүрээнд бол одоо онцгой байдлын газрын даргын одоо шийдвэрээр ажлын хэсэг гараад ажлуудыг зохион байгуулж явуулж байгаа нэг одоо ажлууд өглөөний цайн дээр 3 үеийнхээ одоо төлөөллийг оролцуулж сэтгэлийн сайхан тийм ярилцлага хийж байгаа. Ийм одоо онцлогтой үйл явдал бол өнөөдөр болж байна. Энэ дээр юу гэхээр одоо 3 үеийн төлөөлөл хуучин одоо манай байгууллагт ажиллаж байсан Ахмад үеийн төлөөлөл яг одоо өнөөдөр энэ албанд хүчин зүтгэж байгаа аврагч гал сүнөөчнөр за мөн дөнгөж одоо албанд орж ирж байгаа дөнгөж саяхан одоо ахлагчийн сургууль төгсөөд ирж байгаа залуу үеийн төлөөлөл гэсэн ийм 3 үеийн төлөөлөл сууж хоорондоо одоо туршлагаа хуваалцаж залуучууд нь Ахмад үеэс сонссон ийм сайхан уулзалт ярилцлага болж байгаа сэтгэл өндөр байна. Залуу насны галд үлээр бадарч эх орныхоо төлөө өргөсөн тангарахтаа үнчээр зүтгэж түүхт байгууллагынхаа 100 жилийн ойг дурсамж яриагаар эхлүүлсэн ахмадууд болон дунд залуу үеийн төлөөлөл босон та бүхэндээ галдүмөртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргье.